морин их шигтвэр номсон гэж юм. За хөрдгийдний хөшөө одоо энэ бүгд бол байна буюу морин ихчнөө ловн даян гэж одоо их алдартай лам байсан тийм ээ. Идэх юм байна да. Мөдөг даян буюу дэрсүү даян гэж аваад одоо ловн даян багш даян болсон тийм байна. Жих түүхтэй Арианда тэмтгийн бандаа нартай хоорондоо ном хэлцээд ингээд их түүхэн их сонирхолтой сайхан түүх байдаг. Энэ лам бол энэ 3 төрөл хитний ном бол хоёр доотлын 2 төрөл хитний ном нь бол их төрөл хитэнд байдгиймаа гэж номлож ирсэн гэж. За түүгээр бөгөөс үүнд бол сансрын амгалан төдийхнийг олгодохын болгоч өчүүхэн төрөл хитэн хийгээд. За энэ одоо энэ сансар гэхлээр одоо энэ насандаа идэж уух юмтай хоол ундтай надад нөхөртөө хорвогийн одоо энэ жирийн одоо игэл хүмүүсийн бүх хүсдэг юм бол баг төрөл хитний бол хүрэх гэсэн үс тийм ээ. За энээс илүү орчлонгоос дүнлэх хитүүдийнхнийг өөрийн тусад олгодохын болгоч нь дунд төрөл хитний юм аа. Энэ орчлонгийн одоо амар амгалангаас илүү амар бол нирваны амар амгалан хүснэ. Бивэн үзлийн амар амгалан хүснэ гэдэг нь дунд төрөл хитний мөр байна. За тэр хоёр лугаа ерийн мөрийн за нийтийн буюу тийм ээ хоёуланд нь байдаг гэсэн үг. Мөрийн зарим нэг нь бол их төрөл хитний мөр төтлөхийн урд явуулж их төрөл хитний мөрийг судлахын гишүүнд одоо үлдэх болоо. Гишүү юм аа гэсэн үг. Жишээ нь баг төрөл хитний мөр гэдэг чинь одоо хөл мөнх усыг баслах, 10 хар нүлийг дэвчих, аврал одуулах, 3 мая зооны зовлон үзүүлэх гэдэг энэ бол баг төрөл хитэнж байна, дунд төрөл хитэнж байна, их төрөл хитэнд байна шүү дээ. За дунд төрөл хитний бол одоо бийгүүн үзэл тэр хоосон чанарыг бясалгах ба их төрөл хитэнж байдаг тийм ээ. За харин их төрөл хитний бод сэтгэл гэдэг нь их зөвхөн их төрөл хитэнд байна. Дунд төрөл хитний одоо мөрийн бийгүүн үзэл бол баг төрөл хитэнд байхгүй байна шүү дээ. Ингээд ийм ялгаанууд гарч ирж байгаа тийм ээ. За хоёрдугаар хон буюу одоо зэрэг одоо тэр бит хүчир шалтгаан нь юу юм бэ гэж. За хүчир шалтгаан дотор бодиттой хийгээд хэрэг болоо гэж. За яг бодиттой бодох нь юу хэрэг нь. За анх нь их төвлөгөнд орох үүд нь бол дээд бод сэтгэл үүсэх мөн бөгөөд тэр үндсэн төрөөс одоо зарян авдраа юу одоо шинтдийн үгний бодисдын явдалд орох. Их төрөл хитний орно гэдэг бол одоо бод сэтгэл гэж хэлж байна тийм ээ. За бод сэтгэл төрөөс нэгэн агшнаар орчлонгийн яндан хүлэгдсэн зомнигчууд сайвар оцнуудын хөвгүн хэмээн өгүүлэгдээд хэмээн номсон мэт ягч. Бод сэтгэл төрчгөл юм бол их төрөл хитэн болно. Орчлонгийн одоо зовлонд байгаа хүмүүсийн одоо аврагч бурхны одоо бод садванаар хөвгүн болно хэмээн номсон юм агч. За бодисдва хэмээх нэрийг олж шүтэн тэр их хөлгөнтөнд багтаад тэр буурвас их хөлгөнтний дотоос гадагш гарах болохын тулд болоо гэж. Бодис сэтгэл нь байхгүй бол баг дунд руу одоо очих нь гэсэн. Түүгээр л их хөлгөнийг орохын хөсөгчүүд нь тэр сэтгэлийн үүд олон аргаар хичээнэ. Бодис сэтгэлийг одоо олохын тулд гэсэн үг шүү дээ. Тэр төрүүлэхийн хэрэгт бөгөөс түүнийг төрүүлэх нь урд сэтгэл түүнийг үүсгэсний ач тусыг нь бясалгаж. За ач тусын дурших хүчийг аривтгах нэгэн хийгээд 7 гишүүн итгэл явуулах лугаас илт хэрэгтэй тул суртал түүснээс гэж хэлж байна тийм ээ. За түүний дур одоо их ач тусын одоо дурших буюу дуртай болгох. Тэгээд 7 гишүүн тэргүүтэн одоо ийм аврал одуулах тэргүүтэн хэрэгтэй гэж тэр нь бол одоо суртал түүсэн. За зарим авдрагаас энэ хоёулаа шинтдийн номос одоо номонд байна гэж. За тэр мэт номсны ач тусын хурааваас 2 ахуу хийгээд эцэс төрсний ач тус болоо гэж. За тэгээд тэр тус эрдэм нь юу вэ? Бод сэтгэлийн тус эрдэм нь юу вэ гэвэл одоо ахуу буюу бурхан болох үеэс одоо бидний одоо явж байгаа амьдрах хугацаа гэсэн үг шүү тийм ээ. За тэгээд эцэс буюу гэгээр неврон төрөх тэр хоёр ач байх юм аа ач тус байна гэж. За анханд нь муу заяанд үл унах хийгээд. За анх бол одоо ахуу хийх үстэй тийм ээ. Муу заяанд унахгүй хэрэгтэй. Амар заяанд төрөх хэрэгтэй бөгөөд сэтгэл төр төрөөс муу заяаны шалтгаан урт хураасан голныг арилгах хийгээд. Хойно хураахуудыг үргэлжлийн тасрах ба амар заяаны шалтгаан урт хурааснуудыг түүгээр эзүүлснээр агуу их аривдах хийгээд. Шинэ үйлдэлүүдийг ч түүгээр бүхнээс өдүүлснээр
барахын хязгаар үгүй болгоо гэж хэлж. За эцсийн тус нирван хийгээд хамаг айлдагчууд нь тэр сэтгэл чүтэж амар хэлбэр бүтээх бөгөөд урд ахуй үе хийгээд эцсийн ач тусыг олох хүсэл засдаг бус нэгэн үгүй бөгөөс ач тус тэдгээрч сэтгэл үүсгэснээс болох тул сэтгэл түүнийг үүсгэхэд хичээн үлдэх болоо гэж. Тэгэхээр муу заяаны шалтгаан тийм ээ тэрийг бол байхгүй болгох. Гэгээр нэр амар загтгаашны бүрдүүлэх гэдэг нь бод сэтгэлээр одоо эзлэгдэх хэрэгтэй. Эзлэгдэн гэдэг нь түүнээр автагдах хэрэгтэй гэсэн үг тийм ээ. За эцсийн гэгээр төрөн ч гэсэндээ бас л тэр бод сэтгэлээр одоо эзлэгдэж тэгэж амар амгалан төрөх тийм л байж иж одоо гэгээр нэр төрнэ гэж хэлээд. Тэгэхээр энийг бол ач тус болон түүнийг үүсгэхийн одоо хичээлд бол шамдах хэрэгтэй амаа гэж хэлж. За эзлэгдэх гэдэг бол маш их одоо утга учиртай үг байгаа тийм ээ. За эзлэгдэн гэж ямар утга үг вэ гэдгийг сайтар бодоод одоо ингэ явах хэрэгтэй. Нэг юмд хийхэд бол хийхийнхээ анхны бодол байх юм тийм ээ. Тэрийг л одоо эзлэгдэх тэрүүгээр салахгүй байх. Тэр нь бодисдванаар бол хамаг амтны тусалд одоо сахи сонгоноос ахдаг ёс зүйтэй байдаг бусдад өглөг өгдөг тийм ээ. Энэ бол бодис сэтгэлээр эзлэгдэж байгаа. За игэл бид бол одоо өөрийнхөө төлөө сэтгэлээр эзлэгчээд байгаа тийм ээ. Өөрөө амгалан бай гэж бодоод ажил төрөл хийдэг сахиас ахдаг ч гэдэг юм уу. Амгалан хөсөө яваана ч энэ бол игэл бидний бол одоо эзлэгдсэн байдал багхгүй. Эзлэгдэх гэж тэр хэлж байгаа. За түүгээр л урд ил өндөр хийгээд мага цааны ач тус хоёул түүнийг олох хүслийг төрүүлэхэд өчүүхэн дунд төрөл хитэн лүгэ ерийн саналыг төрүүлэх хэрэгтэй амаа гэж.